Миний хайрт гэж 1938 онд Сангидөржин өвгөн охин болон мэндэлж бидний аав 1964 оны аймгийн Баталсан зан сүрэн орлоотой тоонтгэл толгой холбон ажлын гараагаан эхлүүлж байжээ. Энэ л жаргантын хөндий 5 эс бэлэг харнуудын цав цайлмаар жилийн дөрвөн үлрэл мал сүргийнхэн тарг твэрийг нэмэн өөр сэргэн нүүдэлж ударлаж будраган зээр бут шав бэлчээрийн сайхныг бараадуулан малан өсгөж залуу насаа илтээжээ. Ингээд таны 12 амин өрс чинь эрүүлэнг бүрэн бүтэн хани жилийнхэн хамт аж хүчаан дагуулan аж хүчигшин дагуулan төрөл төрсөд анд найз нутаг гушуугаараа хуран цугларсныг таньдаа дуулахад таатай байна. 아직 호름도 흐르세 아짜에 보를래 비지게 아치기야 차려든다 아짜에 보를래 비지게 아치기야 차려든다 웃음이 돌아와 자라다가 За би өтөвдөр ээжээс асуусан чинь ээж надад ярьж байгаа. Би яг одоо энэ төрсөн юм гинлээ гэж надад хэлсэн. Тэгээд миний ээжийн бас залуунаас бас хүүхэд ахвынаас яг энэ нутагт бол одоо ингээд өнгөрсөн байж таараа. Тэгээд надад нэг ийм хүс сэтгэл төрс юм а тэрийгээ би хэлье. Миний ээж хөнгөр бодлогоныхаа зэг сухагаар малан тарлуулж хүүтэн булгийнхаа амт дулаан гоёнд сүү болгон хөлгөж тэгээд хойшхонон 5 элс 90 харганы үнд цүлхрийг нүдэн аагтай цаган амталж яг дээхэн талд нь ягаран бултайх бүтчимсэн ямаан хармаг хонин хармаг түүж явсан байгаа. Ихне бадаса эжин төрдөн ахцнарны онтгтийн ихне бадаса ауин төрөн багнарны сапан төрдө гүнде 흔들은 저다연도 남가되게 자체나 인자천으로 먹어오더라 군주 저린 저래야 흔들은 저다연도 남가르는 저는던제 단천저다 완저르베 hardojerve vajjanda derin jodayando ne chadlarin chenjarvasa nam khazalda ganewa nam tazr jenriyanda derin jodayando nam bogurwana sanda jangarin gangad chadwame dwame jejon derin jodayando Lopsan dombo jasraja lopchan jada jadgaza grimnatr sambravoya chechen jaja jadloye chemi devi chayande derin jada yando la ra 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 manje kompanamde sasranda sambanamde vajjaya indere hoya godana Derindero jadana inje kompanamde sasranda sambanamde vajjaya dere hoya hodana derindero jadana janyawaram jeje jadare jedenet yuthajatanam damo jenaram zanam zatanda jinjawa jena jangadam rutama zadaram zanachandoru sa tage samvedam jane rishiyagadam Дээрээ өвгөн хүү бодох сүрэн хөрөлтэй хэмдээ таван хүү богоон охин төрүүлж өсвөн хүмүүжүүлж илүүгээ төргийгээ бэлээ ач зээ боцгээд тавд бүеийн үдэж байгаа ийм сайхан настан бор гэлээ өдгөө 240 гаруй олоолоо болж өмнө гэж болжээ өдөг өдөр өндөр сайхнаас заавдж бүр хүүхдүүд ахын дүүсээ нотгийн зонголноо сүүн сайхан сэтгэлээрээ өрн байж ажил хөдөлмөрөөрөө туршуулсан мандаж хүүхдийг
ийм сайхан уянтай бүгд Ээж төрсөн чи Итгийж харсан завгүй тогтоосон өвгдийн эрдэн сургаатай Ингэр тэтгэж бүлэнсэн хүрэн андын холбоодоо Очрын ерөөд яйцэн Олус минь цэнгэртэнэ Ургийн алтан хэлхэдэ Одон содөр минь үргэлж илэнэ аймгийн аварга мөн аймгийн аварга тэгин хараа энэгээр юм гэдэг. Гурван төрөйтэй юм уу гурван төрөл 5 аригчмөрөө дураас нуучин
тэргийн газар дарга маргаш чатагддаг гэж ярьдаг болж байна. Тийм үү. Тий. Таны бормор чинь хэд харигдсан? Оо бормор одоо харигцсан. 5 харигдсан гэдэг юу вэ? Аймагт 2 төр уушаа. Нэг донд төр уушаа. Жишээ төрүүлж яг бодонтой болсон. Тэр шиг над байгаагаа. Эрдэнэ захирал 3 удаад, үлдээч 3 удаад, эзэн захирал үлдээдээс нэг алтан надад тэгэд надад гарахгүй байсан үе. Тэгэхээр надад авах гэж. Тэгээд баянгорт мөнгө надад авах гэж. Түүгээр тэгээд надад гарч ирсэн да. Тийм үү. За би манай жагцуун бандар гэж хүн ихээс 11 үлээ 6 дахь хүүхэд нь би явсан. Дээрэн 3 ах 2 ихтэй. Доорон 3 ихтэй 2 ихтэй дүүтэй. Авахад аврах юм чойдох. Тавгсан байхгүй юу? 89 онд улсын илгээлт хилдэн залуу ургамалчин. 92 онд улсын ургамалчин болсон. Манай нутаг их сайхан нутаг үеийн дээр харнууд. Би нэг жаргантай хонхрын энэ харзан хин тэр гарсан юм билээ. 6 сар 2-ын төрсөн юм гэсэн шүү. Миний авсан ээж дээр үс чинь нэг хон саадаг байсан. Давгдорж гэж манай ээжийн төв. Согт байлагч ирчээд холбоотой хон дээгүүр харьяалгаал байсан гэлээ. Манай ээж өвдөл. Тэгээд би төрсөн гэсэн. Энэ гэдэг байгуулсан нэг л ад байруулсан байхгүй. 39 жил нэг л ад байруулсан. Тэгээ аймгийн ургамалчин, хошоо ургамалчин болж аймгийн одоогоор бол алтан онгоны эзэн. Тэр үед бол унгой жилтийн авраг гэж байсан. Тийм авраг малчин болж байсан. Дөрвөн төлөөлтөд одоо аймгийн аврах гэсэн удаа хардаг бүрөөс. Сумын гонтгортой сум аврах гэсэн. Тэгээд нэг мянган цаастай гэдэг байсан юм. Улсын аврагуудаар түүдээ гэрэгөөд байсан шүү. Ер нь хойтлороо одоо би тэр манай гурван баригч нь хойтлороо банзарч хол байсан. Хурдлаараа аав тий банзар хөл байсан багш. Тийм биз? Тийм. 832 оны даастай. Тэр нь 11 сар гаргаад даад гүү вайно хогод өгөөд явуулна гэдэг. Тэгээд атоо роотахад хүн хүрээд ирдэм юм. Дөл цогцоргоо гэдэг хүн байсан. Та нөгөө Бямбас суургахан борморыг нэг хазааргүй шар хадны гашаандар тийм ээ. Ахнаа одоо хураагаа. Хазаар нь анхан шил тасраад мустраад өц. Бормортойгоо эмнэг үдүмөр ургуулсан. Тэг борморт нар яг хазаартай юм шиг дагаал идэв гэсэн. Одоо 60-ын бөөрч одоо ээжийн төрсөн яг хүү зүйлсэн тийм нутаг гэдэг байгаа сте ээж. За би манай тэр гөгшөөж манай гарахад том мэр хань гаргацсан байсан гэлээ. Халуун 6 сард. Тэгсэн чинь үгүй чи найрыг гэж байгаа юм уу? Хөөхөд төрүүлж байгаа юм уу? Эний шинэдээд наад хөөхөд чи ерөөс бөө өвчин болдгийм байгаа үдээ. Чи төлөг юм уу? Юу эм хань юм уу гаргаж өгөхөө гэж. Тэгэд нэр ханыг энэ жаргантай голоход дээр үед одоо нэг мал гаргаж идэгдэггүй тийм байсан юм байна. Ерөөсөн баг жаргантайхад баг хувааж идчихсэн. Гэхдээ энэ бас уянтай хөвгт шүү. Халуун зүүн гэж том хойно гаргаад бид нарыг хоолож идэг тийм юу байхгүй штэ. Энэ бас уянтай хөвгт шүү гэд жагцуугаа гэж хүн энэ хий чойдэржийн аавах нь аавынх нь хамаатай. Аавынх нь аав байсан. Тэгээд тэр хүн тэгжсэн юм лээ. Манай ээж тэгж ярьдгийм байсан. Тэгэд би одоо тэгж гарч ирсэн тийм гэсэн. Тэгэд манай ээж ингэж энэ юугаар явж байгаа чи энийг тавцхны урдталаар энэ дээр л гарч ирсэн. Тэгээд тэр жагцуугаа тэгж ярьж ирсэн юм аа. Тэгээд чи энэ жаргантай голын дээр гарсан хөөхд байгаа юм да. Энэ харзан нэхэн дээр гарсан хөөхд ч энэ ч бас зэртэй юм байгаа. Харзан нэхэн дээр нэг юм хум цагаад булаг шанданд хиймээргүй байгаа юм шүү чи гэж манай захиж исэн. Тий. Тэгээд би тэр харзан нэхэр гайгүй олон хөөхдтэй би ч одоо 12 хөөхд гараад тэр чинь одоо уусаа байж ирвэр гэж тэгээд хөөрхий би тэгэд нэг хийгээгүй баха.
Тэгээд одоо энэ жаргантайхан гол ирсэн. Янз бүрийн шүжигтэй энэгээр байдаг хүний өөрийн хүүхдэд их хайртай. Та одоо ихээс хэдүүлээвэ? Би ихээс 7. 7-гийн одоо хамгийн том нь байх гэдэг тийм үү? Тий, 7-гийн хамгийн том. Тэгээд хамгийн бага 2 нь. Та бүгдийн сайхан танилцуулаач доош нь тэр маань тэр гээд. 7 хүүхэд чинь одоо миний дүү 7 хүүхэд чинь энэ дүүгэр гэж байсан. Тэгээд Баднаанан боо гэж байсан. Тэгээд Дэлгнам гэж байсан. Тэгээд Жамбал гэж байсан. Тэгээд Юнжир гэдэг хүүхэн байсан. Тэгээд Нэргөө гэдэг хүүхэд байсан. Гэхдээ эмэгтэй. Тэгээ нэг нь юу лээ? Тэгээд болооч тийм нэг нь өөрөө. Тий. Одоо та бас 12 хүүхэдтэй гэлээ шүү дээ. 12 хүүхэдтэй сайхан танилцуулаач. Би 12 хүүхэд гаргасан. Миний 12 хүүхэд одоо хамгийн том нь одоо энэ Дордовг байна. Одоо хэдэн настай? Цэдвэгч эхлээ цэдв. Оо цэдв би морьтой хүүхэд. Тэгээд дараачих нь Би Дордовг. Дахиатай. Тэгээд дараачих нь хүүхнээ. Энэ юутай? Гахайтай. Дараачих нь амба, бямба, бартай. Тэгээд дараачих нь мантх энэ юутай мичт юу лотай. Тэгээд энэний дараатах алтан догс морьтой. Тэрний дараатах цэдв. Шар цэдв. Мичтэй. За шар гэдгийг хэлж илээ. Тэрний дараатах төр. Тэгээд тэрний дараатах амра. Тэрний дараатах янжилхам. Тэрний дараатах нэргөө. Тэрний дараатах оюун чимэг. Тийм 12 хүүхдээ. Миний 12 хүүхэд одоо ер нь хүний доорнох орохгүй. Манай ээжүүд ерөөсөө юу гэж хэлэх юм дээ. Манай ээж чинь баялайлын хүүхэд байсан гэлээ. Тэгээд би нэг 3 дугаар жингийн хураг хариулж яагаад тэгээд 2-3 хонд гоц тавьдсан байсан чинь 80 гаруй төлөг хорголцохгүй юу. Тэгсэн чинь та нэг настай мал хорголууллаа. Таны нэг удалт зүгээр хурааж явна гэд хураагаад авчихсан. Тэгээ би уйлсан би нэдэ хөөхдөд би алаа дээлийгэд өгчих нь яалаа вэ? Ингэж хүн зүгээр өгж явахаар гэд би тэгсэн чинь манай тэгжсэн. Хүний юм бол хүний хэл байдаг. Манай тэр аав 3 ихэж юм хороолгосон байгаа юм. Тэр үнд чи юу яагаад яах вэ? Хүний хувь хотлоо саяар хэмжээтэй байдаг. Хэмжээ нь гоцорхойлгүй дээ. За яах вэ? Ойлаж яах вэ гэд хоргоо ирээл гэр тойроггүй гэд багт би бас өрөвдөд уйлж исэн. Чи яагаад уйлж байгаа юм бэ гэхээр би хоргаан хонио өрөвдсөн нэг зэрэгт 2 зэрэгт цайга намрын хорго тэгээд явчихад нь би тэрүүндээ яажсэн. Харуулчихсан. Тэгээд би эдээ хөөхтэй би тугаарнд нь мөрөнд нь хоргон дээлтэй хөлдөн юуны өөрөө чийдий өгдөг байсан. Манай нэг хөөхтэй одоо энэ алтайгийн нэг хөөхд манайг сургууль явахаар гөгшөөд нэх муухай гутал хийж өгдөг байснаа гэ тэгдэг байсан. Би дулаа юм гэдэг эсгэгээр ягаад аавтай хамжиж байгаа дээ. Гутал хийж өгдөг байсан байхгүй. Одоо тэгж ярьдаг. Гөгшөөж надад нэх муухай гутал хийж өгдөг гэсэн хөөлдөө хардггүй тэгсэн мөртлөө муухай гутал байсан гэд тэгдэг байсан. Тэгээд одоо бол яхахгүй дулаахан гутал байснаа гэж ярьдаг байсан. Тэгээд одоо миний хөөгдөд ерөөсө хөөгдөхөө хүн байхгүй. Цугаараа ер нь доодох нь 3 хөөгдтэй, дээдх нь 10 хөөгдтэй. Ийм болцоод байгаа. Тэгээд тэр донд 5 хөөгдтэй хүнч байна. 6 хөөгдтэй хүнч байна. 4 хөөгдтэй хүнч байна. 3 хөөгдтэй хүнч байна. Цугаараа 9 минут бочгоо.
Миний хайнууд ерөөсөн янз бүрийн сайн хүн байсан, сүрдахатад явдаг байсан, барилддаг байсан. Би тэр олон хөөхд гаргаж яхад надад төвж жаргал их төвж өгдөг байсан. Шөнө босч 2 3 ахиж хоол хийж өгдөг байсан. Ер нь надад их хайртай тийм хүн байсан. Тэгээд одоо 48-т би хүний алдсан. Би тэр үнд бас гомдож явдгийн тэр үед чинь одоо ээлгийн өвчин гэдгийг ерөөсөн тон яаж чаддгүй байсан багтав. Би өөрөө 45-таа би энэ олон хүүхдийг өөрөд гоцорж ирсэн. Би тэрнээс хойш би өвөлд нь боронтог ориулаагүй, зуунд нь хазаар ориулаагүй өдөө болгоцсон. Одоо яг дор өрөндөө яг хүний зэрэгтэй л яв. Би тэрэнд нь бас баярлж явдیں۔ Миний хайнэр нь янзын сүрхий барилддаг, чадал сайтай юм их сайн хийдэг. Аймгийн 2 удаагийн зам байсан. Аймгийн 2 удаагийн зам. Чи тэрэнд одоо яач юу гэдгсэн сайхан тийм юуны зураг мураг тийм юм байсан. Тэгээ манайхад ерөөсөн энэ би юм хөнгөлөд жоохон гэртээ баригдаар гэрээ тавьчаад гэдэг. Хүний юмд хүн хайргүй гэдэг чинь үнэн байд юм байл. Тэгээ том гавтастай ном байдаг байсан. Тэр үнд миний хамаг юм байдаг байсан чинь. За энэ хэрэгтэй юм байхгүй гэд хэм хэрхий чамтамадаас тэрийг хог руу хайцсан байсан. Тэгээ тэр үнд миний хамаг юм байсан. Тэр нэг устгасан дараа би бас тэр үнд харагч явдیں۔ Одоо ээж аавынхаа буудалдаар ээж аавынхаа хийж хөдөлмөрдөжсэн хөдөлгөөнөөрөө яаж байгаа. Тэр үн чинь одоо дорд давг байна, алтан тогс байна, янжил хам байна, төр байна, нэргүү байна. Ийм өсөд мал болж байгаа. Баракна цогоор улсын авраг улсын сайн малчин тийм юутай эднэр. Аймаг сумдаар чинь нэг нь юунд дарханд багш байдаг одоо энэ байна. Готод аймаг готод тий дарханд. Готод. Нэг хүүхэд одоо нөхөр нь одоо энэ аймагтар ажил хийдэг, аймагтар байдаг. Амраа гэд нэг охин өсчин байгаа. Онтоо чин хөөгнээ гэдэг Батүрзээ гэдэг бас уг нь малж байсан чойдорж улсын авраг. Тэрний авгаа хүргэн бэрүүдвэл манай хүргэнүүдвэл ерөөсөн сайн хин чойдорж авраг улсын авраг. Энэ банцай бол сайн малчин. Энэ хин талай хүү бол бас тэр газраа бас сайн нэртэй бас л ажлын хөдөлмөрч хүн. Аймгийн авраг бий байна. Аймгийн аврагын дөрдөг байна. Аймгийн сайн малчин төрөвт байна. Сумын өсчингээр тодорж исэн хамгийн бага аюун чимэг байна. Бас малчин. Янжил хам хэллүү. Янжил хам чинь энэ заримдаа юуны дарга малчин. Зарим үед манай бямба бол бас малчин. Хүн нь малчин хүн байсан. Эриема хариулдаг. Ноосыг сайн өгдөг. Тийм хүн байсан. Бямба бол бас сайдаг. Бас хүүхдүүд нь цугаараа цөмөрөө бас сайн малчин. Хүүхдүүд нь 7 хүүхдтэй хүн. 7 хүүхд нь 7 гарцсан. Ер нь ээжигээ ихтэй итгэж явдаг. Тийм хүн байгаамаа. Манай энэ тачидаа айлын том ихтэй болохоор бас
хүүхэд насандаа бас хамгийн их л одоо аав ээжтэй тусалцгаар болдог байсан юм шиг байна. Тэгээд тэгээ тэр үед ч одоо бас морь малаа сойч унж байгаа морь аваачаад уралдуулаад дүүгээрээ онуулаад тэгээд бас төрүүлж мөрөж юм үнэлдэ тий. Тэгээд манай бандхын нэг дурдцул тэр нэг юм байдаг байхгүй юу? Одоо нөгөө тэмээ анд хариулж явсан морь аваачаад сомод уралдуулчихжээ. Тэгээд дүүгээ онуулсан чи юу гэж хэлээ. Тэр талаа нэг та нэг яриад та. Одоо энэ Батул зүйн дээ. Энэ намайг дагаж явах тэмээнд их явдаг өсөө. Тэгээ тэр үед чинь энэ бүдүүмөр би нэг үрээ хөөнаал тэгэл тойрж тэмээгийн цуглуулдаг. Тэгээ нэг хоёр үрээ баацгаал наадам даваа явахгүй. Тэгээ унхан байхгүй. Энэ нэг аваачаал. Тэгсэн чинь сумдаар очиж энэ чи ундгүй дээ. Эмэгтэй хүүхэд унаагүй нэ. Үрээнүүд дандаа эрэгтэй хүүхэд байсан чи эмэгтэй хүүхэд би ганцаар явах унахгүй. Тэгэхээр хоёр гутлаа сугдчихъя өөрөө мортцсон. Эхнийх таар. Тэгэл эхнийх соёл байсан хөө азрын дараа соёл байсан. Соёл нэг хар үрээ байсан. Тэрийг унаал төрүүлчихдээ юм аа. Их хол ирсэн. Тэгэл маргааш нь зам ирэх хар үрээ төрүүлсэн. Зээр төрөө энэ өсвөргийн дурундаг байхгүй. Зээр төрөө. Хар үрээ би өсвөргийн дурундаг. Зээрд надад төрүүлдэг байхгүй ш. Тэрний хязгаарлаа. Энийг унагаас гэсэн чинь унддаг. Тэгэл өөрөө бас унаал. Тэр үед бас нөгөө жоох хүүхдүүд дагуулж яваа шүү дээ. Нөгөө хүүхдүүд чинь дандаа өрөөний хүүхдүүд чинь жоох юм баг. Би чи том баг хойдон жилийн сэрэгч явж байгаа юм чи том байхгүй. Тэгэл явал. Гэсэн чинь нэг зээр дүрэтгээ гарлаа та ихэнд гарлаа нэг жоох хүүхэд өөрөөсөө морины хамаг ангайтал татал явуулахгүй мөрхөд гойд тэгэл хажуугаар нь ороод нөгөөхийг л гойдуулах гэдэг байгаа шүү дээ. Жоох цуцаах гэдэг. Тэгсэн чинь одоо энэ хойд нэг хоёрын баргээд пүрвэгээ шайлил морь байсан юм а тэр. Одоо тэр энэ баяраа шүү дээ. Энэ гоо тэр унсан хүүхэд нь одоо тэр одоо нөгөө ойтмын баяраа гэдэг гөхрөгний тэр байхгүй тоороо баяраа. Тэр жоохон хүүхдээс тэгээ. Тэгэл дэрсэн захруу орлоо ирсэн хаягдахгүй. Тэгэл дэрсэн л орлоо тэгэл гугалцсан ч ашгүй гараа хэтэлж миний зэрд. Тэгэл төрүүлжсэн хоёулынгийн онц төрүүлчихэл. Баацгаан дээр эхлээд дэрсэн морь уйчсан тэр штэ. Уйх гэж те баг зүгээр уйхгүй байж гал нэмгээд одоо энэ ч өсвөргэн дээр ганц нэг уйж байгаа тэгээ аваа явчихсан байхгүй. Тэгэл морины амтанд орсолтой. Тэгээ тэрүүнээс хойш би морь тэгээ би сүүлд нь одоо саяханда 1000 морь уралцсан гэдэг юм байлээ. Тэгэл тэрүүнд ийм алтай бид нэр дуурсгын хөндөөс хараал байж ирсэн байхгүй. Би нэг хар морьтой байсан. Тэр хар морьтой баян хонгороос нэг морь гаргаал хойш явж байгаа. Машинтаа ус хөөгөл нөгөө замд нас үзэх гээд байгаа шүү дээ. Юу гэж үзүүлэхгүй тэгээ хойш нь илчиж байгаа юм чи. Айл очиод байжсэн чил. Морьд гараад ирлэрсэн чил. Ахын хөрмөр энэ миний ажил сууж гэсэн чи. Ахын хөрмөр байгээл босоод ирдэг. Юу лээ гэл ирсэн. Тэгэл ирсэн тэгсэн чил зайл дөрөвдөр иржсэн. 1000 морь гэдэг чи бас олон морь шүү дээ. Даншгаар. Анхны үгүй мэлбэрүүлээч билтэй. Түрүүчийн бойны төв урдсан голчхаж гаргаж ирсэн шүү дээ. Тий. Яг бороо таарсан тэр. Янзтай гоё бороо таарсан. Тэгэхээр 1000 морь ч ингээд усны харгаш гэл байд юм. Түрүүчийн морь хаашаа иргэн. Тийшээ дагаад морь чинь. Үгүй 1000 морь. Сумд яг тэгэхэд авч явахад сумд төрүүлсэн байхгүй юу? Сумд төрүүлчээ тэгээд аймаг руу тэр даншигч явж байгаа. Давхар уягаар даншигт. Давхар уягаар. Андаа хөлөөр явдаг. Хөлөөр. Би одоо энэ 5-9-нээс аймаг руу гөтлөөл явжсэн. Нарийн нүгүүрний дээдлийн дэрсэн дотор ганцаараа хүүхэд байхгүй юм чааг өөрөө гөтлөж хээр хончоол. Тэгэл аймгийн наадлын одоо колонкын доотлын хар гушууны тэнч хончол маргааш нь айлдаж унтмаар гэсэн чинь нэг адуутай айл яваад ицсэн чинь манай Бямбах их байсан байхгүй. Одоо энэ багамгч
эдний энэ хүний төрсөн дүү. Тэгэл тэдний байж байгаа л тэнцээ хоол боол идэл. Тэгэл маргааш нь морь явж байгаа юм чи. Явчихсан. Тэгээд тэгэхэд чи би нэг шүдлөөрөөс бас цуг авч явсан. Шүдлэн юм жоох юм уу? Бас сумд төрүүлсэн байхгүй тэр. Тий. Тэгээ аймаг тэр 10 даар ижсэн бас тэр үед ч одоо 300 гаруй өрөө гэхэд сайн төвчсэн байл шүү дээ. Тэр үед би айрагдаг болохоор л шалиа өгөл юм бодоод байсан. Сайн байсан байл. Юу 300 нөгөө анхны даншигч чинь олон хад ирсэн шүү дээ энэ тэндээс. Тэгээ 300 гаруй гэдэм байлээ. 1080 Тэр 90 оны дайсагч одоо яг энэ жилийн Баян хонгор аймаг шиг л байлаа шүү дээ. Одоо нөгөө зунслаг муучлахны өстэй янзын тий сайхан байсан. Янзын юм болж байсан шүү дээ. Тий одоо Баатар хөрмөр төрүүлж ийн Баян оны Баатар хөрмөр төрүүлж тий 60-аас авч ирсэн. Тэр Баян хонгор бас их сайхан нутг шүү. Тэр 1000 морь Баян хонгорын 5 морь орсон шүү дээ. Шавраа морь өөрөө. Баатар хөрмөр төрүүлээд 3 булгийн 2 морь дараалж ирээд энэ хүний хөрмөр дөрвөлөөд 5 дараа гасан дарга хөрмөр. Гасан дарга хөрмөр 3 ус юм гэдэг. Тэр энэ ямбагаар чинь манай энэ тань хатууны магаштай хөрмөр тийм ээ. Тий. Чих сайхан тагтмөр шүү. Бийлгээс 16 морь үйж сумд оржсэн. Нэг 10 дугаар анги төгссөн хүүхд морийнхаа юу яаж морь ингээд найс цааш нь ялгаа. Одоо Бямбахын төрөө доржоо байхгүй. Тэгэл баасгандар шичээд ихний морь төрүүлчихдээ, их нас төрүүлчихдээ, азар төрүүлчихдээ. Тэгэл соёолон бүгдөө аягцсан. Тэгэл 17 медальтай бэлгэд буцаж харж ирсэн. Тэгэхэд яг 17 нэг ил өчгөл нөгөө бандан барилдуулчихгүй. Банд төрүүлээд бас доржоо төрүүлж сумын заавж тий сумын заавж исэн шүү дээ. Сумын заавж төрүүлээд 17 медальтай бидний бисрэгдүү наад нь бэлгэд хийж ирсэн та. Шинжээс хятад нар гэл энэ үүргээр явдаг байсан гэл үүргийн хятад нар. Тэгээд энэ жаргалтай харзан авахын хин дээр хоног олчод яа энэ стон маш сайхан нутаг юм аа юм. Энэ малаар дүүрнэ энэ хонгор гэж хэлсэн. Энэ дээрвийн шинжээчнэр гэдэг сүрхийн улсууд байж одоо энэ халзан хайрхын шинж гэж хэлсэн гэсэн. Хай Монголын мал энэ юуны халзан хайрхан гэдэг нэг уул байдгүй. Тэг бордгот 34-тэй хайрхан гэлээ. Тэгж ярьд. Хон тосохгүй газар. Хон ангийн хөшөөний хон дийлдэхгүй мэнэ гэж хэлсэн гэж. Тэгээд нэг чулууг нь аваа нэг бөөсгийг авч гэнэ гэж нэг газараас нэг чулуу авцсан мэлээ гэж ярьд юм билээ. Тэр чихв тэгээд юу гэсэн үг юм мэдэхгүй. Бордготоо очиж хүмүүс юм уу яа. Мэдэхгүй. За тэмээгээ мавчээстэйгээ яриа шүү дээ. Тэмээ сайн явж. Тэмээ би ч тэгээ манай аймгийн 2 удаагийн авраг тэмээч юм байсан. Тэгээ тэмээ хариулаад инүүнийг дагуулаад инүүд бүдүүн өрн чинь би өөрөө үрээ голдох шиг унаа. Яг одоо энэ хонгороос шүн хураан тэр үе чи гашаа машаа гэж байдгүй. Шүн хураан тэгэл өглөө явцсан бай. Тэгэл маргааш нь тэгэл өдөрч яваад шүн тууж ир. Энэ яг нэг канис нэг манерх гэдэг нэг бөөрнхээс байдгүй байгаа юм. Литри. Тэргээр нэг цэдэм хийж ганцгална. Тэрүүнийгаа юу ямагдах гэж аймаар. Цангад юм чинь тэрнээс нэг энийг уухахаар дөнгөж амаал зайл. Амаа зайл гэдэг уулах амаа зайл гэ. Тэгээд аваа зайлуулаад тэр бямбаерс дугтаатдаг гэсгэрээр. Амба тэр доотлогонд дүү байхгүй. Тэрийг дагуул явах. Би явахгүй гэх. Цогтаачдаг. Энэ бас зөвхөн байсан юм аа. Тэмээд явна тэгэл Яалуун чинь хоёлын урд талд чинь тэгээд тэмээ цогдуулна. Тэмээ цогдуулж яваад үүргэлэн би ч. Би тэг жоох хөвгт байсан.
Тэгэрэн тэгэл дээрээс өглөө босоод хоёлаа тэмээнд яваад өдөржингөө яваад цуглуулаад цэдмээр раман зайж яваад ирнэ шүү дээ. Тэгэл ирээ шөнөө гашин. Ногооны тэмээ гэдэг чинь хөө тэгэл өстөө нэр тэр баяар нөгөө ихний эсний юу нэг сургааг нэг гашдаг байсан тав дээ. Өглөө босоод нөгөө тэмээ шүн гашаатай хонжоогоо өглөө хоёлаа босоод өглөө босоод за нөгөө тэмээ байгаа гэл ингээд харт байхгүй. Гашаа зат татаж яваад явц. За явна даа гин. Гэхдээ тэгэл энэ би явахгүй шүү гэл тэгдэг. Тэгэл энэ үнийг би л дагаа явна шүү дээ. Тэгэл нэг бор тэмээний бор гэдэг бор морьтой явна. Тэгэл хоёлоо энэ ур талд чинь хоёр талаар нараад энэ хүн бол хэцүүлэх. Тэгэл явж байгаа л ямар сайндаа үүргэлнэ. Мороо явуулж чадсангүй чигээ дахиж ирээд морины хондлоо дээр шахурдаг хүмүүс юм. Унсуунаага явуулж чадахгүй чи хайш юм эдг ингээл. Тэгэл би чинь дагаал энэ үнтэй мэн тэмээг хариулдаг байсан. Нэглийн тэмээ олон тэмээ хариулдаг байсан манаас нь тэмээ чинь тийм. Хөтөө тэмээ. Тий. Тэгээ хариулдаг байсан. Тэгээд 76 онд чинь илгээлтээр гараад би чинь тэгээд малчин болол энэ үний хань болол тэгээд засаг төрд мачнаар явсан дөө. Манай маав надад эсхий хийхийг зааж өгөөл. Эсхий бид нар чинь дээр үед чинь худалдааны эсхий гэж авдаггүй байлээ шүү дээ. Ноос чинь саваад байсан. Халуун наранд чинь нэг саваагаар чинь ноос чинь саваад. Нарт. Халуун наранд чинь ноос авлаа. Тэгээд өглөөж үүрээр босоод тэгээд за дахилган дээр мордороо өгнө минийхэн бордороо дахилганы 15-ыг яваадах гэдэг. Тэмээгөө уйчаал нөгөө дахилганы чинь боолттой байгаа дэрий чинь нөгөө 15 гүүгээл боо 20 яваад их боо тэгж эсхий хийдэг гэсэн манай адгийн шог ихийн шогаар эсхий гүм хийдэг гэсэн. Бид дөрөв 8 эсхий хийсэн юм да дөрөв гэнэ. Тийм ээ гүм. энэ ч халамтайгаа 10 эсхий хий. Нар яасан их наатамсаг улсууд бөмбөгрийн наатанд явцсан. Тэгээд ажиллаж Хүүхнээс нөгөө ирэхгүй явсан уу? Орон үзсэн. Аймаг сумдаан аваргыг хийсэн. Би ингээд Москва Иркутск 3-аар оронготоор яваад чухал сайхан готоор үзээж ажил зүтгэсэн. Аймгийн аварга сумын аваргын сайлчин гэдэг бүх юмыг гүйцэтгсэн. Засаг төрөөс бол авах юм аваад хийх юм хийгээд ард нь гарсан. Намайг гişүн байсан сумын депутат аймгийн депутат сумын депутат 2 удаа болсон. Аймгийн депутатаар чи биш нэг удаа болсон. Ахаа хоёрын гүчинд бол би хүмүүст шүү. Төлөөлөгч гэсэн тийм. Аймгийн төлөөлөгч сонгогдсон. Аймгийн депутатаар явж байсан. Би чинь тэгээд энэ хүн тэгээд талидаг аав гурын гүчинд бол би бол ирнэ сурсуу. Ажлыг би сурсан. Тэмээ малд явж байгаа тэгээд эсхий хийдэг байсан. Нөгөөд дандаа өөрийн хийсэн эсхийгээр гэрийн бүржчихсэн. Одоо манай энэ муу хоёр ээж хүний ажилтаа ус. Нэг нь дооцсон зулаад, нэг нь зулхахын зулаад тэгэл намайг чинь дахилганд мордоод нэг 12 тойроод ирэх чинь хизээнэл шавшоо олж идэх гэсэн. Тэр үед ч одоо тэгээд энэ техник байна. Морь тэмээгээд дутдаг байсан. Хоёлоо морь татдаг байсан. Морь татдаг байсан. Тэмээгийн чинь ой чанаар татна. Гой тэр ажил нэг юм гой хараа санагддаг шүү дээ одоо ажиллаж яхан хиймээр л байгаа юм да. Тэр одоо нэг хар морийг тэр л өнө юу та эсгитэг алдсан чи. Ингэхгүй надаас эсгитэг чинь тэр доош. Морь тушлаа гэдэг эднэр нэг цаатайхаа эсхимсгийг гаргана л та засна. Тэгээд миний нэг ногооноттой хар морь өсөйн бандан гэнэ. Нөгөөдгөө дошчоод эргээ тараад яах гэдгсэн нөгөө эсхийг нь чирээд тэр өсгөн донд доод одроо шуугц. Ариг тэгээд хоёр харган тэглээд нөгөө морч өгсөн нөгөө бодоо төрс ингэж зогч. Тэгэж очиад эргүүлж уунж ирлээ. Тэгээд эсхийг чинь гээд ураа хайчихгүй юу? Замдаа юу хармаар яагаад тэгжээс гэсэн. Одоо гол нугараад очив юу эсхийг одоо байхгүй цаадах чад. Одоо тэр хар морь алах юм байлгүй дээ тэнцээ очиод эргэлдүүлээд байна гэсэн. Нөгөө харган тэгэлцсэн нөгөө морьч эргүүлж чаддгүй морьч ингээд мордоод көцөд явахаар ийшээ эргээл. Эсхийний гол угрууд муу юм гинлээгээд
гол нь л тий хугацаас хөө гэд эдний тэгж ирсэн. Тэгээд за гол нь хугачуу за тэгээд муу гэсэндээ гэж бодож ирсэн чинь ашгүй нөө юу чихэн хугачхгүй юу? Өнөө ингэж иргэдэг. Буулал. Тэгээд яаж вэ? Эсхий хийсэн. Энэ хэдэн хөвгтөгөө би эсхий хийж энэ алтан тогоос төр ээжийн нэмээ 6 7 нэмээ. Бид хоёр чинь бавцсан бидээс тэмээгээр нүгэл 8 тэмээ очсон тэмээгээр нүгэл 3 тагийн хөндөж явж ирсэн чинь. Тэмээгээ тогтчихлоо. Хавгаарын тэмээний нэг муу 100 зүүцсэн явд нөгөөх нь очоо тэмээ тогтчиход тараад л байна. Тэгээд энэ 3 тагийн хөндөж явчихсан. Энэ ундаг нэг том хөтмөө байсан ба та надад сольбоо гэж. Тэр хараа нөгөө салтанд 100хан зорч ингээд хараа зогч бусд тараад явчихсан ирсэн байх. Тэр хөндөд нэг гэрээ. Өдөр чинь цогцолж иж үү. Чимээ нэг яда үүжин дээрс нэг хавржан дээр басан чинь нэг өндөр сүхээгээл нэг хүн байсан аа. Очир ургонд дүү. Тэр ирж гэр болгосчихсэн чинь нөгөө гуйсан байхгүй хоёул хайн хийж. Хоёул хайн хийж. Манай хавржаандаа буугч нүүл гэдэг үуч гэж. Энэ очир утгаас би нэг том хүрэн тийм хөдөлчихсөн байсан хоёр тийм. Тэгсэн чинь тэр тийм ээ. Гифтүүлж байгаа нөгөө хүн чинь гифтүүлж байгаад өвдгөөс нь дардсан шүү сүх байхаа. Тэгэхгүй наач бусаар яадин шүү гэсэн чинь. Өвдгөнийх нь хялгсанд урантгэ нүсч. Өнөө гэрэмот татсан тэмээг чинь хойцон тайлаад чирээд ир саалах. Тэгээ нэг жоохсиж басаад тонгч явчихж үлээгүй. Чонда. Залуугийн төөх айсан намтар байдгүй яга манай ч одоо нэ. Богчтой шүгж явах чинь өсний ингээд босоод ингээд очсон. Хангийн ч юм чинь. Хэмээний хамаач урдын тайлдаг байхгүй юу? Тий. Тэр хойцын тайлаад урдаар урдын тайлдаг. Хилүүднээр дохогдол явчихгүй. Тийм тэгээ чирээд тараагаад явчих. Тэгээ тэр тэг гашуудаа харнуудаас хэдэн километр вэ? Харнуудаас өдөр чинь өглөө үүрээр нэг 6 тэмээ ачаа шавдан тэмээн дээр. Гашуу харнуудаа тэг гашуунд очиж бууж ирсэн шүү дээ тэр. 20 гаруй 30. Тэгээ нэг нооноор шавдан тэмээ дашаа налгаад ичдэг юм билээ. Уурлаа юм. Уурлаа юм. Тэгээ нэг нартаа урдаа бууж үзээгүй нүцээ гэж өрөөчтөөс буух гадраа үзээгүй нүцээ. Тэгээд тэр хойд муу худаг шантны ч уртлаар ингээд яваад байдаг. Ариухан нарж ярах гэж нэг газар бууж үзээ. Тэгээ нэг хоёулаа нэг юм явж байгаа нэг бүрийг болох гэж нэг бууж иж билээ. Бөө ерөөсөө тэгж зүтгэж ийсэн юм байлээ. Манай хүүхдүүдээ бодоод манай тэр хамгийн баг өлгөөтэй байхад нас орсон. Тэгээд би эднэрийг одоо та нар хийх хүн байхгүй, заах хүн байхгүй та нар эсхийг ээж гэрэн бүр та нар хийдэг адилаа хий. Гэхдээ нэг аргал төгөж ирсэн та нарт л хэрэгтэй чи та нарын хийсэн юмыг би аваад явчихгүй гэдэг бид нэр. Манай хатан гөгшөө. Манай хүүхдүүд ерөөсөө янз Нөгөө юм. цагаан хад руу отоос хөөгөөд нь тонгоргонд даа. Тэгээд хоёул нэг ор хад гөгшин шуугаад ирлээ. Тийм ээ тогт. За ээж ирсэн явъя. Хоёул маргааш иглээд малаан тугуул харахгүй шинээр явъя гэсэн. Тэгж шүү. Тэгсэн чинь маргааш нь бороо ороо чаддгаа гэдэг. Нөгөө дөрвөлөөний ёстой үүрээр за ээжээ таалуу гэхэл малаа хөтлөгч. Төрөг чи мал явцсан. Тэгэл өтөр явж исэн. Эрдэнэ цогт өнгөрөж явж байлаа хоёлоо. Тэгсэн чинь эрдэнэ цогтой автлаг шүү гэдэг юм явж байна. Энэ эрдэнэ цогтой автлаг зогсоох хоёлоо өнтэй чихэр авч иднэ гэдэг байхгүй юу? Тэгээ хоёлоо зогсооч нэг эрдэнэ цогтой автлаг гэж хэм билээ. Ядмаа гэж байл хин гэж байлаад энэ чинь нэг сүүлдээ яваад байдаг. Тэгээд тэгсэн та хоёр таргаа хонь байна уу? Хооргоо нэг хооргоч олддгүй байсан. Дээр үе хооргоо. Гой хооргоо. Хооргоо 22-ын торг байна. Хонноос өгнө гэж байна. Ээжээ хооргоо 22-ын торг байна. Хонноос өгнө. Миний энэ ванакна шилээд хоёрыг бариад. Хонь яма хоёроор. Хооргоо торгоод энэ айл болох гэж байгаа. Энэ дээлийн даваа. Үгүй торг авч байгаа. Хар торг. Тэгээ хоёр дээл нэг нь намрын дээл нэг нь зуны дээл хийж өгч айл болгож ирсэн энэ юм. Тэгээд энэ юунд өтгөд айл болоод тэгээ 9 тэмээ ачаал жарганд орж ирэхэд чинь баг үдэш харахгүй шухуулж. Тэгэд энэ агтгоо гэл сагдэрж гэж хүн байсан. Тэдний үүдэр хөө цэгмаач энэ тэмээгийн уйч маргааш өглөө эгч хоёр нь ачаад өгье хоно гэдэг. Хөө энэ хэдэн тэмээ чинь тараад алга утсан цугаараа мурдгаа харгаад алга утсан. Явсандаа л явъя.
Манайг тэр миний хэдэн дэмий хүм дэмжидэг байсан. Тэгэл харахгүй шөнө жаргантын эхнээс бүр энэ адагт нь одоо энэ боргт ирж шүн тэмээг очиж өглөө ганцхан тэмээ үеэт бусдын цугаараа бурдгаа харгаад алгацсан. Өнөө хөлн тэмээ нүч. Уусуугаад нэ усуулахгүй хамуурна гэдгсэн чинь юу хамуурах усуухгүй цугаараа тэгээд юу яцсан. Тэгээд тэнд олсон бол би тэгээд бүр баларахгүй юу? Тэмээг үү? Тэмээг алдчихин тэрийг юу баахгүй. Би ганцаар их зүтгэсэн. Нийт хөөгдгийг яахын төлөө би их зүтгэсэн. Би одоо 800 цаасаар бүдүү өрөхрэн аваад зараад би 800 мянган цаас аваад би бас эднэрийг 800 мянган цаас аваад 800 төгрөг эднэрийг одоо өмөд тэгэл цагаан цаохордаа цагаан цовын буугаар дотор өмөд дотор эднэр цогоор сургуульд явдаг. Тэгээд би бүсгүүд нь юу хийж өгдөг, халааз хийж өгдөг, эрэгтэйд нь мак хийж өгдөг, юу бандаж хийж өгдөг тийм байсан. Тэгэл ямар сайдын алтагийн энэ алтан тогсын нэг охинд би юу яаж байгаа эсхийгээр яаж байгаа тийм ийм тунтайсан гутал гэхээр бүгчээд надад муухай гутал хийж өгчээсэн тэр тэгээд юу нэг дулаахан гутал байсныг одоо ярьдгийг. Би эднэрийг одоо хүүхдүүд нь гартнаас хойш тэгээд эднэрийг би бас харж үзсэн. Тэр бямба одоо тэр бямба гэдэг юу ч нэрсүү надтай цог хүүхдүүдэн говтос мовтос надтай хамжаал илвэл бүрээд гутал гэж дээр үеийн бүрээд гутал гэж тийм юм энэ би ойдод чи би шүн ойдог өдөр малаа наргалаа дүүн малаа услон Ичээд хонжавал хүрээд өнө хөөгтө цугаар сургуулж явц. Хонжавал хүрээд ирэхээр чи хэдэн өхөр hodгондар. Нөө хэдэн атуу hodгондар. Өнөөхий чи усалж ээж гэртээ орж ирнэ. Тэгтээ зэрэг өнөө хон чин үгүй юу чин Хүчний найзлыг хэдэж барагдахгүй шүү дээ. Өхөрж гадаа хоноо. Үгүй би ганцхан юмнаас л их айс. Тэгээд өхрэн тогтойн өсчөөл унтандаа гэж бодоод шээгээ сууж исэн чинь Тэвгээл миний энэ дэр нэг гараад ирлээ. Үгүй чи юу эдийн бэ гэл ээжээгэл жичрээл гэртээ мөлхөөл орсон чи гэртэн байхгүй яах вэ? Эднэр цугаар сургуулж явцсан. Тэгсэн чи би жичрээл тэгээд байсан чи манай тэр дүү баднааны буугах энэ хүн чи ойрхон байсан. Өнөө хань наруулж ирсэн тэмээгээр гүйлгээл тэдний дэд. Чи умаа яаж байгаа юм бэ? Жичрээд юмнаас айсан юм уу гэл. Айлаа мэдхгүй миний толгой дээр чөвтгөр юм уу юу юм энэ дээр нэг тэвгээд ясна чинь би ирсэн гоо доктор жичрээ би ирсэн унтах нь байтгаа суужиж чадхаа оо намайг чинь ариулаад бариад тэнчээш унтав маргааш өглөө өнөө баднаан буута хүрэж ирсэн муур үйж байгаа оройнгоор нэг машал явж ирсэн тэр муурнаас үйж үнэ их айс ганц гэр ганцаараа тий би ганцаараа их зүтгэсэн тий их зүтгэж ийсэн тэгээд одоо энэ хөгдөдөг яах вэ би нэг муу явуулаагүй шүү хүний зэрэгтэй л яваас одоо өөрснөө одоо хуваараа тулуулаанаад өөр хөгдүүдэн айл гэр болох нь айл гэр болгоод яах вэ хөгдүүд нь ч өөр хөгдтэй өөрснөө ч өөр хөгдтэй миний хөгд сайн юу шүү дээ гэж би одоо дандаа бодож явдаг. Дэлхийн хангайдаа дандаа сүг өргөж идэг. За энэ жаргантын хөндөй гэдэг бол одоо биднээсийн одоо энэ 12 хүүхдийн ер нь ихэнх нь энд өсөж төрсөн. Тэгээд эндээс одоо амьдралын гараг хэлсэн юм сайхан нутаг байдаг. Тийм учраас тэгээд энэ хөндөйд бас нутаг усаан баярлуулах. Тэгээ бас нэг биднээс одоо ихээс төрөөд 12 төрсөн. Тэр 12 нь 50 хэд гарсан. Тэгээ 50 хэд нь явсаар аваад ингээд 190 хэд гарсан байв. Тэгээ 240 гаруй юм яг ээжээс одоо салбарлсан юм хүмүүс байдаг. Тэгээ тэднүүсийг юм бас нэг одоо биднээс бас нэг үр хөвгтүүд нь бас хоорондоо бие биенийг танихаа байгаад байна шүү дээ. Тийм. Тэгээд нэг уулзуулчий, нэг учруулчий гээд ийм их арга хэмжээ зохион байгуулчий гээд
Тэгээд энэ ахан дүүстэйгээ өөртөө эдтэй ярилцж байгаад энэ ч бас нэлээд хэдэн жилийн өмнөөс ярилцсан юм аа. Тэгээд ямар ч энэ жил ингээд энэ ажлаа бүтээлээ. Тий. Бас их ч олон хүн цуглалаа. За тэгээд бас энэ дэндээс сайхан одоо шагаан харваа бусад одоо тий. Ер нь ихсэн олон хүн цуглаад тэгээд бас бороо орсон ийм сайхан ийм агшин болж өнгөрлөө. Тий. Тэгээд одоо сая манайхан их сайхан ярилцлага өглөө. Тийм манай ах нар ч одоо бүгдээрээ л авраг малчин уяач юм уусууд. Ер нь манай Баянгор аймагт ингийн бас төв байд юм лээ. Энэ Баацгааны чиглэлийн адуу бол их хурдтай байдаг. Тэгээ одоо энэ дээд нуруу тэр одоо нурууны адуу гэж ярьдаг энэ бэлг харны эдийн адуу. За ингээд энэ голын 60-тай гол адуу. Тэр нэг бас нэг тийм удам сайтай. Аймагт ер нь эндээс их төрөө мөрөө их айргийн тавд орж ирсэн. Одоо энэ ах хүртэл байна да тийм. Ийм удамтай. Тэгээд ийм сайхан нутаг байдаг. Тийм. За миний тухайд бол одоо би чинь Дархуу уул аймагт байдаг. Тийм. Тэгээ энэ жил насаараа одоо бас багшиж яагаад энэ жил Гавийн хаамралтанд гарчаад тэгээд ингээд явж байгаа. Тэгээ би одоо бас нэг ээжийнхаа энэ алдрыг тэмдэглэх энэ үйл ажиллагаанд нэг бас нэг үр хөвгтүүд нь үлдээх хэрэгтэй юм уу гэдэг нэг юм удмын хэлхээ ургийн бичиг гэсэн нэг юм одоо тохимлыг би ээжтэй одоо насан туршийн хүндэтгээд ингэж хийсч бүгдүүн нартай өгч байгаа юм. Тийм. Тэгээ энэ бол ер нь одоо энэ Завхан аймгийн газар зүйн багштай Янжин хөөж багш бидээ тийм. Одоо бас нэлээ ахмад багш. Тэр багш маань бол бас энэ ургийн бичиг хэрхэн хөтлөх талаар бол нэлээ их тийм ном тохимол бичсэн ийм мундаг багш билдэ. Тэгээ тэрний энэ өнгөөр кодолж баг зайд одоо багтаасан ургийн зураглал гэдэг ийм ном байдаг. Тэгээ тэрнээс нь одоо ингээд бас санаа аваад тийм ээ баяжуулж явах да. Ер нь тэрний одоо загвараар ингээд би ингээд ургийн бичгийг ингээд хөтлөөд одоо өөрсдийнхөө энэ 11 12 хүүхэдтэй ингээд өгсөн байгаамаа тийм. Тэгээ манай ээжийн удам чинь их өндөр настай. Тэгээд бас их олуулан байдаг юм улсууд. Бас тийм онцлогтой. Тухайлбал ээжийн ээжихэр чинь тэр даваа гэж өгшин чинь бас л 5 дахь үеэ үтсэн. Ийм. А манай ээж болохоор бас л одоо 5 дахь үеэ үтсэн. Тэгээд би одоо ээжидээ энэ ээжээсээ дээш нэг 3 үе, ээжтэйгээ 4 үе. Тэгээд тэрнээс доош нэг 4 үе. Өнөөдөр миний мэдих за бас л энэ улсын одоо бүртгэл дэс одоо ингээд лавлгаа аваад тэгээд ямар ч дээшээ нэг 4 үе яваад 1933 оны хүн амын тооллогоос бас ингээд нэг архиваас одоо сайхан болсон шүү дээ. Эм чинь захимжсан тэндээс одоо ингээд лавлгаа аваад тэр улсуудын ингэж олоод бас ганц нэг юм тийм ээ. Тэгээд ингээд ээжийнхэн дээдлийн нэг ерөнхийдөө ээжийн талын нэг юм 8 удмыг бичсэн юм. Одоо ингээд 8 үеийг тий. Тэгээд энийг одоо дүүнэр ах эгч нартаа бүгд нь өгсөн байгаа. Одоо юм бол сайхан хөгжсөн компьютер. Тэгээд энийг ингээд юунд дэр хийсэн. Одоо ингээд даавуудаар ингээд хийвэлцсэн. За энэ норхгүй. Тэгээд бас яг хадгалахад ийм одоо их боломжтой. Тэгээд одоо урагдад сэмэрхгүй. Яг одоо ингээд нөгөө дээр үеийн одоо бас сударт байдаг ийм муутуу цаасны хэлбэрт оруулаад ингээд хийцсэн ийм ургийн бичгийг би өнөөдөр дахан дүүстэй ингэж тарааж өглөө тий. Тэгээд энэ дотор зөвхөн одоо бас нэг довчингээ дуртахад миний ээж нь даваа гэж хүн байсан. Сангид дэрж гэж хүнтэй сууж исэн. За даваагийн ээж нь должин гэж хүн байсан. За тэр нь цэдэн самбаа гэж хүнтэй сууж исэн. За тэр должин гэж хүнийх нь аав нь Чулуунбат ээж нь Дижид гэж хүн байж ягч. Тэгээд дээшээ ингэ ярьсан. Тэгээд доошоогоо болохоор одоо манай ээж байгаа. Тэгээд ээжийн хамгийн том хүүхэд нь биднээсээ 12 хамгийн том нь Цэдэв гэж байгаа. За тэгээд тэрний доод хүүхдүүд нь болохоор хамгийн том нь Инг Жаргал гэж байгаа. Тэгээд Инг Жаргалын хүүхэд нь Даваасран гэж байгаа. Тэгээд Даваасрангийн одоо хүүхэд нь Амгалан заяа гэдэг. Одоо ийм хүүхдүүд. Тэгээд энэ хүүхдүүд чинь зөвхөн үе 5 дахь үе. Зөвхөн үе үеэрээ ингэж явцсан тий. Тэгээд ингээд энэ 60-тайгаа өндийд сайхан нэг гэсэн юм хөтөлбөртэй 6 сарын 28-ны сайхан бэлэг цагаан өдрийг товлоод тэгээд энэ үйл ажиллагааг ингээд
эхлүүлээд өндөрлөөд сайхан одоо дуусч байна тий. Тэгээ ер нь ээжийн тал манай одоо өвөг дээдсийн тал болохоор нэг ийм удамтай юм лээ. Бөө шарын удам гэж. Одоо манайхан бүгд энд байна бас нэг тодорхой хэмжээний мэдээлэл авч хэрэгтэй. Бөө шарын удам гэдэг байгаа чинь тэр нь одоо цэдэн самбаа гэж юм чинь удам. Бөө шар одоо энэ өнгөөр код нэг зин дээр бүр ингээ яг өнгөөр нь бичиж байгаа. За энэ өнгөөр тэмдэглэсэн чинь улаан юм байна. Манай 2 дугаар үе байна. За энэ нь болохоор одоо тэрний дээдлийн үе юм байна гэдэг ингээд мэдэх хэрэгтэй. За ингээ бөө шарын удам гэсэн нэг удам байд юм байна манайд. За нөгөөх нь болохоор энэ доогийн хөөгт гэж. Доогийн хөөгтүүд гэдэг одоо манай настан буурлууд болохоор доо гэлэнгийн 7 хөөгт гэж ярьдаг юм. За яг нөгөө улсын архивээр орохоор доогийн хөөгтүүд гэж байгаад байгаа. Тэгээ тэр доо юу юм гэхээр тэр Чулуун Баттынхан одоо эцэг нь. Тийм. Манай ээж бас яг энийг ингээд одоо ер нь хальт ингээд жоохон яагаад гэх юм бол чиглүүлээд гэх юм бол ээж их сайн мэдээлдэг. Тийм. Тэг бөө шар чинь бөө шарын удам чинь хөөх ингэдэг байсан гэлээ ингээд нэг өтгөн хар гизгтэй юм уусууд байсан. Тэгээ нөгөөх нь ингээд урдуурлуу нь ингээд унжаад ороод шүү дээ шүлжсэн. Тэнгүүд ингээд нясалчдаг байсан гэлээ. Ээж яриад байгаа тий. Тэгээ тэрнээс нь улбаалаад бөө шарайхан гэж хэлсэн юм гэлээ. Тэгээд доо гэлэнгийнх нь хүүхдүүд нь одоо ингээд манай тэр должин ээжийн нөхөр нь болж таархна шүү дээ тийм ээ. Тий. Биш. Юуныхан должин ээжийн аав нь байж таарах гэдэг юм. Тэр должин ээжийн чинь нөхөр нь болохоор цэдэн самбаа гэж. Тэгэхээр манай тэр должин гэж ээжийн чинь аав нь болохоор Чулуун Бат гэж юм. Тэр нь Чулуун Бат нь болохоор доо гэлэнгийн тэр одоо удам байж тий. За тэгээд тэр шар айжхан тэр шар сонс гэдэг нөхөр нь. Тий, тийм юм шиг байна тий. Үнэн тэр шар цунц гэдэг чинь тэр нөгөө архиваас харсан чинь дижид гэж юм байсан юм лээ. Дижид гэж нэрт юм лээ. Шар цунц гэдэг юм байсан дижид гэж нэрт юм лээ тий. Тэгээд тэр дижидээс тэр Чулуун Бат гэж шүнээс улбаалцсан одоо манай тэр буурал ээж гэдэг. Одоо энэ дэр бүгд байж байгаа. Тэгээд та нас минь энийг сайхан судлаад тийм ээ. Одоо тэгээд үр хөвгтүүдэд сайхан тайлбарлаж өгөх хэрэгтэй. Одоо биднес энд тамжаахих байгаа тий. Тамжаахихны удам шин би ч одоо нөгөө ингээд биднес нөгөө аавгаа дагаад ирсэн, ээжигээ дагаад ирсэн гэдэг энэ ярьдаг шүү дээ. Гэтэл энэ нөгөө бөө шарихны удам дээр тэр бөө шарихны удамны тэр халиун гэж байгаа. Тэрнийх нь хүүхэд нь шүү дээ. Тэр даваа гэж одоо нэг охин байгаа. Тэр даваа нь хинтээ суусан гэж тагаа gooтой суусан. За тэгээд тагаа gooгаа хүүхэд чинь одоо ганцлуугч шүү дээ тийм ээ. Ганцлууг. Тэгээд тэр нь ингээд одоо сангийн тамжаа гэж үнтэй. Яг ингээд давчлаад ингээд оруулсан. Тэгээ энийг цааш нь одоо ингээд өргөлүүлээд удам судаа биднээс ингээд хөтлөх ёстой. Энэ бол ингээд дуусах гэдэг шүү дээ. Өшөө эн чинь ингээд цааш явна. Зөвхөн ээжийн тал гэж одоо би зөвхөн ээжийн тал байгаа. Одоо энэ дээр чинь энэ чинь хөлөг ихч орж ирнэ. Тэгэл гаваахынхан орж ирнэ. Улцаахынхан орж ирнэ. Малиусахынхан орж ирнэ. За тэгэл ингээд бичих юм бол эн чинь нэг 40-өөд хуудсан юм байгаа. Тэгээд тэрийг 5-аар үрчгээ чинь ямар ч 200-аар юм гачиж. Зөвхөн ээжийн талын одоо гарч байна. Би ургийн бичих гарч байна. Юу н ургийн бичгийг хөтлөнө гэдэг бол зөвхөн за манай аав тэр ээж тэр гээд хоёуланг нь хамт хөтлөдөггүй юм байна. Заавалжгүй ээжигээ хөтлөж дууссны дараагаар тодорхой хэмжээнд хүрсний дараагаар аавыг хөтлөдөг. За тэгжээж бүрэн одоо ийм ургийн бичиг ингэж яадаг охиноо. Бий болт юм байна гэж тийм. За нэг тийм юм одоо танд мэдээлэлээ. Тэгээ эн чинь ингээ өнгөөр кодлцсон байгаа. Тэгээд тэдний хүүхдүүд нинүү, энэний хүүхдүүд нинүү, хэдгээр үе нүү гэдэг ингээ бүр тодорхой ингээ бичсэн байна. Тэгэхээр биднээс ээжийн бол яг ингээд 5 дахь үе нь болохоор тэр амгалан заяа гэж байгаа. Бас нөгөө ээж чинь 5 дахь үеийнхээ 2 хүнийг үтсэн, 2 хүүхдийг үтсэн билээ. Нөгөөх нь болохоор тий. Тэгээд тэр хиний ингэж нөгөө хиний хүүхд. Тий амар загалын тэр уудам гээд. Тэр аз жаргалын хүүхд нь уудам гээд. Одоо ээж чинь уудам гэсэн нэг хүүхэдтэй 5 дугаар үе нь амгалан заяа гэсэн юм одоо 2 хүүхдийг үзчихэд байгаа байхгүй.
явахыг ингээд билэгдээ. Тэгээ энэ сайхан нутгийнхаа гэрээ энэ гоёныхон зургийг оруулаад за тэгээ энэ нутгийнхаа сайхан гэрээнд харгамныхаа зургийг оруулаад тэгээ та бүхэндээ ингээд хүндэтгэл үзүүлээд ийм бэлэг дурсгалын зүйлийг бас хүндэтгэл үзүүлж гартуулах юм байгаамаа. За бид ингээд зуны дунд сарын шинийн 3-ыг бэлэг цай өдрийг товлож ээжийнхаа өндөр насыг хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. За удирдан зохион байгуулсан мантах ахта гэр бүлд нь өр хүүхдүүд нь их талархаж байна. За бид хэд энэ сайхан жарган тгсэн нутагт төрж өсөж бага насаа аав ээжийн гар дээр мал аж ахуй дээр ихэнх бүгдээрээ одоо сайхан малын мөртөө тоглож өссөн улсууд байгаа. За ингээд ээжийн маань төрсэн газар энэ харзан их гэсэн энэ газар энэ наадмыг зохион байгуулж хийж нутгийн зан олон ахан дүүс төрөл төрөсөд үр ачцээ одоо олон хүмүүс цугларч нэгэн өдрийг их сайхан хамтдаа өнгөрүүллээ. За энэ нутагт төрж өссөн маань ач уянаар бид бүгдээрээ сайхан одоо хөдөлмөрч мал аж ахуй дээр байна. Одоо сум орон нутагт бас би ихэд хуваарь бизнес хийж идэг. За ингээд нутгийнхаа зан олонд хүрэлцэн ирсэн бүх ах дүүнэр та бүхэндээ их баярлж байна гэдгээ хэлье. Нутагтаа мал малж байгаа. Миний ээж аав хоёр их хөдөлмөрч улсууд аймгийн 2-3 удаагийн авраг малч улсууд байсан юм лээ. Би ихээс 12 удаа өссөн улсууд өстөр хүмүүс манайсын нутгаар энэ 5-9 жаргант зунд нь бол бэлэг харнадын хөвшиг зодох энэ нутгаар нутгалж ясаа. За ерэн тэгэл дээдлээсээ ерэн тэгэл улсын сайн малчин байна, аймгийн сайн малчингууд байна, алдарт баячингууд байна. Ерэн цугаараад ерэн цол тэмдэгтэй улсууд байгаа. Ерэн ээж аавгаа ерэн баярлуулж явсан өр хүүхдүүд байна манайс. Би дээрээс ерэн дундхан энэ битээрээс тий. Миний дээр 5 би, энэний дээр 5 би. Би тэр яг дундхан. Ийм л байна дөө тэгэл ахна одоо юу ярих вэ? Одоо энэ болчлоо ярьчих шиг боллоо энэ ярих усууд. За ингээд энэ бэлэг цай өдөр ингээд ээжийнхаа насны хүндэтгэлийн баярыг хийж үнэхээр бас ахан дүүс хамаатан садан, төрөл садан, ураг улсууд маань ирээд өстө үнэхээр сайхан боллоо. Ээжийн минь хүндэтгэлийн баяр бол өстө үнэхээр сайхан боллоо гэдгийг манай сумын одоо манай нутгийн ирсэн хүмүүс маань нэлээ хүндэтгэж байна. Нэлээ сайхан бас баяртай огтж байна. Зарим нь би бүр баярлаад өөрийгөө барахгүй нулимс гараад байна гэдэг хүртэл одоо энд бас тэгж ийлаа. Тэгээд их л гоё боллоо гэдэг юм хүмүүс бас биднэрт бас хэлж байна. Тэгэхээр бидэд бас энэ сайхан ах эгч нарын буйнд бид нар бас нэлээг бас шамдгуу сайхан цаг зарцуулаад цаг хугацаа зарцуулаад юм хийлээ. Тэгээ одоо ах эгч нартай болон ээжтэй ч гэсэндээ бас маш их баярлалаа. Бид нар бас нэг хүний санаа авах юмыг бас нэг санаачлаад хийчихсэн юм байна гэсэн санаад сэдчихлээ би. Тэгэхээр зэрэг бас их та хэд бас их үнэхээр их баярлж байгаа шүү. Ах эгч нартаа ер нь бол цаашдаа хүмүүст бас нэг тийм ээ санал болгоод одоо ингээд юу болгоод үлгэр дуурайлал болгосон. Үлгэр дуурайлал болсон том түүх үлдээж гинэ гэсэн юмыг л ер нь би олж харж тэгж хэлмээр байна. Тэгээ одоо энэнд одоо ер нь гол оройлыг гаргасан хүн одоо манай мантаг ах гэр бүл нь одоо тэгээд ерөөсөө ингийа гэсэн сэтгэлийг ингэж цаанаасаа тийм сэдвийг ингэж хүндсэн хүн бол манай мантаг ахын гэр бүлийнхэн байгаа. Гэр бүлээрээ дүүнэртээ ч гэсэн их баярлж байгаа энэ ташмд хэлэхэд бас мантаг ахын гэр бүлд болон бас дүүнэртээ бас их баярлсан шүү. Маш их том юуг нь бас гол оройлыг нь нуугуулж ирсэн байгаа. Бас ургийн бичиг бичнэ гэдэг бол бас том ажил байдсан байна. Том цаг хугацаа орсон. Тийм болохоор зэрэг бас энэ хэдтэй бас их маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд манай аав ээж бол ер нь
Ерөөсөө багаасаа манай ээж бол 15 настай би хүнтэй сууж анхныхаа хүүхдээ гаргаж ирсэн л гэж ярьдаг. Би бол аавыгаанаас урахад одоо өлгийтэй хоцорж ирсэн юм бэлээ. Аавыгаан бол сайн мэдэхгүй. Тэгэхээр зэрэг ээж маань тэр багаасаа одоо өдөө хүртлээ бид хэдийг ингээд одоо өсгөж төрнүүлээд эдий зэрэгтэй явж ийн гэдэг бас их том буянтай гөгшөө миний ээж маш их том буян шүү бас тэр чинь ингээд эдий хүртлээ бид нар хамт явж байна гэдэг чинь тэгж бодож байна. Тэгээд ер нь манай аав ээж бол ер нь хөдөлмөрч хүмүүс байсан юм байна. Тэрнийг дагаад одоо бид нар ч гэсэндээ одоо нөгөө бүр цаанаасаа бүр ингээд төрсөн юм одоо хөдөлмөрч гэх юм уу? Одоо өөрсдөө магтаж байгаа ч юм биш тий. Бүр нэг яг голоосоо ингээд нэг юм хийхээр ингээд нэг одоо цаана бүр ингээд гартал нэг хийж хэмсэн нэг гэсэн тийм сэтгэлээсээ юмыг нэг хандаж хийдэг. Тийм бас нэг зуршил биднэрт бүр яг нэг бүр цаанаас ингээд суудсан байдаг. Тэр бол ерөөсөө манайд өнөр дээрч харагддаг. Миний ах эгчнэр дээрч харагддаг. Тэр нь болохоор одоо ингээд хөдөөч байсан, төв суурин газар байсан ч тэр ерөөсөө тийм одоо тийм нэг юмд нэг ялгархах юм уу одоо тэгж юмны хойгоор суух тэр зам биднэрт хиндэн ч байдаггүй. Тийм болохоос би аавжийнхаа авч үлдсэн юм тэр ах гэж бас боддоо штэ. Тэгээд бид нар хэдий хүртлээ ингэж өсгөж хүмүүжүүлэхэд миний аав ээж хоёр бол ер нь тийм л зуршилтай яваад хэдий хөрсөн усуд юм байна. Тэгэхээр бас аав ээжийн бис маш их бахархдаг. Манай аав аймгийн зан баталсан зан гэж байгаа юм. Тэгээ одоо яг аймгийн зан аавыг минь одоо тэгээд үе залгамжлах үр хүүхдүүд одоо доороос ингэж бас явж гин үү явж гин. Одоо өцөгдөрлөхэд тэр барилдаан дээр одоо ингэж харж хахад манай одоо дунд ихчийн Бямбагчийн маань Бямбагчаас гарсан охин нь одоо Бямбагчийн маань зээх хүн аахгүй юу? Тэр л одоо хэд өстөр бүхий юунд төрүүлчлээ. Одоо тэрийг бол би бол ер нь цаашлаа бол ер нь нэлээ сайн барилдаад бас үе залгамжлаад харуулж хөөгд гэж харж байсан. За тийм л энэ да. Баярын нөлөөс гаргачихлаа уучлаарай тавьж. Үнэхээр их туйлын их гоё юм хийсэн. Ах ихтэй үнэхээр их талархлаа. За ингээд нэг жоохон баярын нөлөөс гаргачлаа. Энэ бол өстэй баярын нөлөөс байлаа гэдгийг бас энэ зарчимд хэлмээр байна. За би өстэй сайхан баярлж байна ээж аавтаа ах нартаа дүү нэртэй их баярлж байна. Ээжийн баяр. Би дөрөвдөх. Дээрээс нь дөрөвдөхөө. Би 7 хүүхэдтэй. Ах их дүүнэрээ их баярлж байна. Ээжийн юу их баярлж байна. Одоо хаана байна? Нутагтаа байна уу? Оо би нутагтаа байгаа. Өдөө хүүхдүүдтэй байгаа. За тий. Би ахицайгаа хараа тэгээд байж идэм үү. Би энэ ихчтэй их тэмээ хариулсан. Их уйлсаа. Тэмээ унаад гүйлгэн. Буцаад гүйлгээд ирнэ. Гэт буцаад ирэхэд миний хүү яах. Чи оор. Чи яв гэдэг энэ ихчээд. Миний дээдлийн ихч яах. Би тэгээд тэмээнд их явсан. Би ойлхоо байсан юм билгүй. Манай аав нэг намайг их хэрэглүүлж ийсэн. Тэгээ нэг хуваар гэдэг нэрдэг бас яана. Тий. Хуваар гэдэг нэрийг өгсөн миний аав. Тэгээд яасан. Тэгээ тэмээнд цээдэм хийгээл яйлаа явна. Тэгээд би чи жоох явж байгаа л нөгөө тэмээг жоох өгнөх чи явуулж байгаа л тэмэр буцаас жирэлж чи. Жирэлгээд очиход аав за яах вэ хүүгнээ яа тэмээг цуулуулаад ирлээ. Хүүгнээ яваа нэг тэмээг цуулуулаараа ирнэ. Тэгээд өглөө хоёлаа тэмээгээ юу яана? Ингээ очиад ингээ саанаа идэ. Их ингээ саах хаана нэг өдөр ингээ саах гэсэн чи хоёлаа нэг ингээ саах мэдээ. Их чи нэг юуг нь тэрврээд. Хойн тэрврээд. Тэггүй шиг. Тэгсэн чи ээж хөө та чи юу болж гинэ гэх. Юу болж гинэ хөөе гэл. Би ирэн их л залах уйлхал байсан шиг гэдэг. Сургуульд байж байгаа бас их чи их заваасан шиг гэдэг.
Би сургуульд байж байгаад 5-9-ээс хүүхдээ уусууд ирэхэд би яавна гэж уйлчихдээ гэсэн. Тэгэл уйлал гэртээ өрөөд. Энэ тэгээд байрнаас хүртэл нэг аавдаг цундаа. Аавдал их хэрхэлдэг байж. Аавдал их хэрхэлдэг. Тэгээд манай аав нэг тийш юм би нялх өстэй байсан юм уу. Тэгсэн чинь манай аав нэг тампуутай юм гидэж чулуучихгүй юу. Аав нэг тампуутай юм чулуудад ирлээд юу юм балдаа гэж бодсон чи нөгөө хөнөөс нь гордод минь авчихгүй юу. Чи зайл тампонд зүгээр нэг юм хийгээд байсан. Тэгээд гэсэн чи гөгшөөж өглөө нь манай гөгшөөж нэг аац нуутаа дүүр нэг юм аваад ороод ирлээ. За маа чихэр идэгээд хомоо. Дүүргээд ороод хүү энэ чи хомоо л байна штэ энэ ч гээд ингэж чулуучлаа. Гэсэн чи удаач нэг гөгшөөж чи нэг цаасан юу ягаад дэс. Тэгээд чихрийг аваад тэг хуурдгийн гинэ. Буцаад хуурж яахгүй. Тэгсэн чи жоохон тэр хүн тэндээ жоохон уур хүрдий байл. Нэг аац нуутанд нэг юу. Тий. Тий. Манай хүн насаарцсан баг. Манай хүн бол уяач хүн байсан. Идэ тийм мөр зориулсан шүү. Би жихэр залхуул хүн байсан шиг байна. Аавдаа нэг жах ирхэлцэл юм шиг байлээ. Тэгээ нэг хуваар гэд хэлчихгүй юу. Тэгээ нэг чимээ зазргаа хуваараа гэх хүнтэй сууцаа гэхгүй юу. Тэгэхээр би чимээ зазргаа гэхгүй. Та бити намайг хуваар гэж хэлж байгаарай манай аав гэсэн. Одоо айдын хүнтэй суугаа гөгшин болцсон шүү гэж би чимээ зазргаа гөрдлөг байсан. Тийм юм яриатай одоо. Тэгээ ээж ах дүү нартай их баярлж байна. Та бүхэндээ баярлж бүгдөөрэнд нь баярлж шүү. За ингээд зуны дунд сарын шиний 3-ны бэлэг сайхан өдрийн мэндийг төвшүүлье. Ингээд та бүхэндээ энэ сайхан өндөр настай ээж минь өндөр насны хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон бүх ах дүүс төрөл садан та бүхэндээ хүн их талархаж байна. Ингээд энэ сайхан арга хэмжээг одоо санаачилж зохион байгуулж биднийг одоо удирдан зохион байгуулж байгаа мантахтай болон мантахын гэр бүлд аз жаргал эрүүл мэнд сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За ингээд би энэ айлын одоо 10 дахь хүүхэд нь байгаамаа. Ингээд ам бүл долуулаа мал малдаг малчин айл байна. За энэ төрөлцөн ирсэн ахын дүүс та бүхэндээ баярлаж байна. Одоо өндөр настай ээж минь энэ сайхан үйл ажиллагаанд ирээд сайхан боллоо. Тэгээ та бүхэндээ их баярлж байна. Тэгээд энэ сайхан бэлэгт сайхан өдөр тэгээд энэ сайхан олон ах дүүстэйгаан тий би энэ одоо энэ сайхан ах дүүсийг бэрн байгаа юм. Тэгээ хамтдаа ингээд энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Тэгээд нийтийн юм бол үнэхээр сайхан болдго юм байна. Бүгдээрээ одоо тий нэг чигт нэг сэтгэлтэй ингээд сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэгээд энэ үйл ажиллагаанд манай ээж хамгийн чухал байлаа. Ээжээгаа ингээд маш сайхан тэнхлүүн ингээд сайхан оролцож байгаад ээждээс маш их баярлж байна. Тэгээ хайртай шүү ээжээ. Яг одоо ингээ ургийн бичиг хүчрхтвэл бас нэлээд жоохон юм цаг хугацаа ордог юм байна. Тэгээ бас мэрэгжил талдаа хийх үү, бичиг номын хүн гэдэг талдаа хийх үү, манай гэр бүл бас жил болгоо одоо бас тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж авах, асууж ярих, тийм ээ, зөвлөгөө авах гэдэг энэ үйл ажиллагаануудыг нэгтгэхэд ингээд ургийн тохимол ном маань бэлэн боллоо. Тэгээд юм сайхан хөгжсөн юм байна. Хэвлийн одоо газар юу ч одоо ямар сони юм болчихоо. Тий.
одоо хэвлийн газраас бас сайхан зөвлөгөө аваад энэ хийж байгаа материал бол бас сайхан одоо усанд тэ нэвтрдэггүй ийм сүүлийн үеийн технологи материал байдгийн байна. Энэ материалыг одоо бас хийя гэсэн юм зорилго байлаа. Тэгээд бас дээр нь энэ ах дүүнэртэй зориулаад манай одоо яг энэ нутгийн брэнд бүтээгдэхүүн за түрүүн бас тайлбарлалцсан. Энэ гоёогоо бас жаргант нэг гээд ингээд аяган дээрээ хэвлүүллээ. Дээрээс нь одоо бас нутгийн брэнд бүтээгдэхүүн харамгаа ингэж гаргалаа. Тэгээд эднэр маань энэ ахан дүүст маань бас сэтгэлд нь хүрэх байхаа гэж одоо бас бодож байна. Тэгээд энд оролцож байгаа хүмүүс л үнэхээр одоо ээжийн маань одоо тий буян хишгийг одоо хүлээж авах бид нар ч одоо ээжийнхаа буян хишгийг одоо тэгшдүүрэн хүлээж авах ийм сайхан үйл ажиллагаа боллоо. Тэгээд насан одоо тий буян хишгээ хайрлсан ээжтэй маш их хайртай шүү гэж хэлье. За эмээгийн хаан өндөр насны хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн биеийн айлдыг хамгийн том зээн юм багамаа. Энэ айлдын хамгийн том уг охин юм байгаа. Би тэрнийх нь том охин гэр энэ айлдын хамгийн том зээн юм багамаа. Одоо Баянгор аймагт хуваарийн бизнес эрхэлдэг. Тэгээ эмээгийнхаа энэ сайхан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ахын дүүстэй бүгдээрэнд нь баярлалаа талархаж байна. Өнөр өтгөн сайхан 2 өдөр сайхан байлаа. Эмээгийн маань ээж сайхан буурай байсан, даваа буурай гэж 80 хол гарсан ер нь өндөр сайхан насыг насалдаг хүн маань одоо хамгийн зэв охин манай хүүгээр 5 дахь үеэ үзэж 1992 онд бас маш их баярлаж одоо нутаг усаар ч гэсэнтэй сайхан хөгшин 5 үеэ үзлээ гэжсэн. Өнөөдөр эмээ маань манай хүүгийн хүүхдүүдээр бас 5 дахь үеэ үзээд ингээд өргөн дэлгэр их сайхан олуулан болсноо тэмдэглэж их сайхан байна бид нар. Тэгээд эмээдэн он удаан жил бидэнтэйгээ хамт байгаарай гэж өрөөё. За би баатсан нарийн бухны вэргэдэ энэ чаваса төрснөтгийн баатганы энэ голд хаан төрсөг мэдхгүй өөтлөөр. За баярганда тий хайцах зарж. Баярганда чинь авраг болоод байсан шүү. Баярганда авраг болсон. Тийм үү? Тий. Тэгээ nøдэн бас гавьяат энэ улс өгсөө. Би өөрөө аваагүй улсаа дэмжиж өгсөн. Сайхан энэ орон нутгийн ах トゥ наа чинчээ за. Орон нутгийн сайхан байна. Баярлж би ихтэйгээ ингээд ах トゥ хоёрын хөгцөд битэр за. Ийш нөгөөч наад яваа. За ингээд ээжтэй маш их хайртай шүү. Бид бүгдтэй өргөлж мөг ингээд эдтэй урд удаан насаж эдтэй бас ингээд нэлээ хөшиг толгоор болж явдаг шүү гэж өрөөгөөд нэг дугаараа барья. Тэгээс та нартай ч гэсэндээ бас эрүүлийн гац жаргалыг хүсье. Сүтэн гэрэнчээч өглөختмэн сэрүүмэж суга хосон шоно олноосоон байгаада зодадэр миний залбирсан бурхан чуудаач заяа буйныг мэндэгшилсэн хоророж муудаач мен тони сайжурарагта тодахтан мархум байта үйлэн сүдэр зачил унсэгтэн нархам яйта нурын дээр нэмандсан нараран юмута эжмэн нүдэнэ харахтамэн тэнгэр юмута эжмэн зодадэр миний залбирсан
эжмин заяа буйныг минь дэвшилсэн хорвоо эжмин дооны сэжураргадаа дуудахтын архан байда үйлэн сүдэр зайчин үнсэргэн жархан яйда сайдын чинээ орхон холготон хормогцсон хүүгээ санаалтын аргадах гэж мөн хилэр гэдэж минь надаас уяа зэглэлээ наран мэдэж минь наран таран. За энэ одоо манай аав 1964 оны Батлсан цаан аймгийн Батлсан цаан сүрэн хорлоо гэж хүн байдаг. Тэрний одоо аав маань энэ зодог шуудаг. 1978 онд аймгийн Арслан бол томжин гош. Тий, аймгийн Арслан тэр үед начин болж исэн юм тий. Тэгээд тэрэнд одоо сайн барилж чагараа гээд ингэж өгчээсэн юм байна. Тэгээд Алтомжин гоч тэнийг аваад начин болсон гэдэг үг шүү тий. Тий, 1980 онд начин болсон энэ зодог шууд юмсоо 84 онд аймгийн заан болсон байна. Тий. Тэгээс үүлд нь аймгийн Арслан болтлоо энэ зодог шуудгийг би өмсчихсэн. Гүнтэй сайн хүнээс өгчээсэн. Тэгээ бас манай одоо бүгчүүд юм бас одоо жудаг гэж юм байдаг. Тэгээд бол томжин багш маань бас манай энэ хөргөн бол хөргөн гомб сүрэнд бас өгсөн байна энийг. За чи энэ бол танаа одоо аав чинь юм зодог шууд байгаа шүү. Чи тэгээд сайн барилдаж яваарэ гэдэг. Тэгээд өгсөн байна. Тэг сонирхолтой. Одоо сумын зан гомс. Тийм. Одоо чи тэгээд цааш нь ярих ба тийм ээ. Тэгээд би одоо энэ сая энийг одоо 3-4 жил ерөөсөө би сургын сонсоол яваад байсан. Энэ манай хадам өвөөгийн аймгийн зан сүрэн орлоо гэж хүний зодог шуудаг энэ бол таван жаарслан байдаг гэдэг. Тэгээ би очиж уулзаад ийм зодог шуудаг байдаг танд гэдэг гэсэн чинь надад өөрөө заам энэ хөө одоо энэ танаахан ер нь хадгалж явах учиртай юм аа гэд надад энэ зодог шуудгийг өгсөн. Тэгээд өөрөө энэ зодог шуудгийг өмсөд сайхан байрлаж явсан. Миний хөө одоо бас бүх юм чинь. Чи одоо ямар салтай вэ? Би сумын наадамд 2 тур болсон. За тэгээд одоо миний дөрөвтэй өвөөгийнхөө энэ сайхан зодог шуудгийг өстөө нөгөө буудан хээтэй зодог шуудыг зүүн болтол татаж яваарэ гэдэг шиг сайхан барилдаж явах хэрэгтэй. За баярлалаа. сайхан насалсан. Тэр буурай минь манай хүүгээр 5 туяан үссэн юм аа. Маш их баярлаж, маш их бэлэгцээж ийсэн. Тэгээ өнөөдөр энэ сайхан өндөр насныхаа баярыг амжилттай сайхан зохион байгуулж байгаа. Мөн дээрээс нь 5 туяан үзэж байгаа ачтаа сайхан буурай болох сангидовчин Сэрмаа буурай.
ирчээ оттой шагаамаадгай. Эзнээсэн одоо асуу. Шүтлэгтэн биш гэдээч би шүтдэг ганцхан шүтэнтэй. Акторгүй төнгөрдөг би шүтдэггүй. Одон гаригдгүй шүтдэггүй. Амгалан дашган байлын сүтэгдэлт би шүтдэггүй. Олны хилам хараад ирээд би шүтдэггүй. Өнөө танич хөө тавилан би шүтдэггүй. Нэгэл буян борхон чөтгөрийг ч би шүтдэггүй. Би эмэгтэй хүнийг шүтдэггүй. Би их хүнийг шүтдэггүй. Би ээжийг шүтдэггүй. Мөргөн Батбаяр, Арангаамгийн Эрдэнэмал сумын харьяат аймгийн хөтмөргийн Инхтөр, Дордонболог сумын харьяат Цагдаагийн Гэсэн Цагдаагийн харьяат аймгийн мөргөн Отгонбаяр, Баян Хонгор аймгийн Баатхан сумын харьяат өндөр настан сангөдөржин зэрмаа төнтгөл үзүүлэх ураг утмын баяр тэнгид наатан зэрүүсэн хурдан хөөргөн цавуу тааган насны мөртийн урдаан Баян Хонгор аймгийн Баатхан сумын уяа шүрвэлтийн борда түрүүдэн Хонгор аймгийн Жин сумын уяа аттан ирдийн хэрдаа гайргийн горвоор хурдан Эхне баласаа эжин төрөд нагцнарны онтгтийн эхне баласаа ауин төрөм авганарны сатан төрөд гүндэрэ сан захнявара саннан допсын толгоо сатан онжингарэ авэжининтэ ачдахрэгчэн армин аллаг урын дүнтэ эмэн хартагунармин сатан төрөд гүндэрэ сан захнявара саннан допсын толгоо сатан онжингарэ Дөвж тарсан зэнэрни элкийн дандан модод ши дэлгэрж нагсан ачнарми сатан төрөд гүндэ
толгойцоод сахан өнжин гаргаарэ хайртай нэг минь хүрээсээ хатны хатан ормууд минь Bagındere gumburuse Ading khorumdurse Ataburulda hiçike Açıya çarudumda Ataburulda hiçike Açıya çarudumda 웃음이 덜어가 자라다가 우드볼 행의 신주대 오르침이 되기 왜다해요 이지게 산스네 신주대 오르침이 되기 왜다해요 이지게 산스네 신주대